Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны урлагын дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа их сураатагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 12-ны даваа гаргийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой Моги Анжгаа гэрлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаараа гэсэн уриатагаар интернет дэмжлэг. За мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн бодлогын төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв тагнуулж болно өнөөдөр дөрвөлээ. За тэгтээ тэг толоо Монгол хувилбар. Тэг толоо. За долоогод наахгүй микрофоноо долоогод нас. За хамгийн ихний асуулт өөрийгөө ямар нэртэй, ямар дүртэй тагнуул болгох вэ нөмөө? Код нэр дүр хургалт мургалтаа сайхан ярих нь явахштай тий. Одоо жишээ нь ноён мантууч гэдэг юм уу тий? Дотооддоо би нэгээ дууддаг нэр юм уу тагнуулч юм. Одоо агент тэг долоо гэдэгтэй л адилхан гэсэн байхгүй юу? Тэг долоо гингүүд угаасаа мэддэг штэ тий. Яг тэрнтэй л адилхан. Тийм нууц нэр тэгээ өөрийгөө ингээ бас ямар дүр хургалтанд орох юм гэдгийг ярина. Хатта Кристина. За тэр мантан нуграл миний л шиг байна. Үгүй энэ зохиол дээр л бичсэн байсныг би жишээ ноён мантуу секси тагнуулж. Би ноён хатагтай мантуу гэж өгчих юм бол намайг ингээд толгойдоо шууд чамайг таних штэ. Тагнуулч чинь нууц заах хэрэгтэй юм тий. Гэтэ дотооддоо л ярилцдаг нэр штэ тий. Хатагтай мантуу гэсэн тий. Хаа хамаагүй газрын тагнуулууд Номой юу? Яг тийм болоход байна. Монголын Номой л байна. Монголиа. Тагнуулахаа бүгдээ хоорондоо мэдээлэлтэй байдаг тийм шүү дээ. Чамд хатагтай Кристинаг шаагаад байна. Нөө мантуу шүү дээ. Яа тэгээд угаасаа би өөр нэр өгөөд ч угаасаа зөхгүй байгаа байхгүй юу? За хатагтай мантуу. Ноёнгийн бас болж байгаа үү те. За тэгээ одоо гаднах имиж чинь ямар авах юм? Нэг имиж бас бүрдүүлсэн. Имиж юу? Би бол угаасаа ингээд хинч харсан юу гэж харагдахааргүй яг ингээд юм одоо яг өөр шиг одоогийн хорол байна. Тий. Зүгээр ингээд юм мэдэхгүй ингээд амар кино онгор тий энэчтэй гэж амар ингээд бодож идэг яг тийм хүч чадалгүй сул доорой ийм царайтай ийм тагнуулж байна. Түүнээс ч ууг нь жинхэнэ гортыг иргэдэг дээрээ тий. Бэлтгэл бол амар. Ямар бэлтгэл? Бие хамгаалах бэлтгэл. Хүчний бэлтгэл. Тий. Дандаа өөрөөсөө зөрж гусан бачи. Хатагтай Кристина. Тэгэн гоо хатагтай Кристина би хамгаалаа. Ой би өөрийгөө байтугай хамгаална. Тийм шүү дээ. Чи эх орноо хамгаална үсттэй чи. Уу яг уучаараа гэрлэгээс л өөрийгөө хамгаалчихсан. Тэгээд ой тагнуулчдын өвшөнд чи яаж хамгаалах юм? Босоод хүмүүс дээгүүр задлж хат би доогуур задлж шин ингээл. Тийм ээ. Тийм шууд хөлөөрөө ингээл эргүүлээл доогуур ингээл бүдэрч унаагаал тэгэл явчихна. Тий. За Моги. За би юу? Би продюсер гэдэг Вайнштейн гэдэг хөр болно. Ямар юм аа? Хараас гараад ирсэн. Вайнштейн шиг. Одоо шоронд байгаа Вайнштейн. Вайнштейн. Харви Вайнштейн гэж нөхөр байлаа шүү дээ. Баахан Холливуд ад хүүхнүүдийг. Тийм. Яг нөгөө нэг анхны нөгөө нэг хог зохиулсан гарч байна. Тий. Вайнштейн. Одоо ингээд цахаасаа ингээд миний гараар орсон гэрлээ хатагтай Кристина гэх түүхэн байна. Миний гараар орсон ч шиг. За тэгээ имиж чинь ямар ах юм? Имиж юу? Харин тий ингээ муухай ашигтай продюсер байгаа л сууч. Тийм үү. Ажлаа хийгээл. Тэгсэн мөрлөө тагнуул. Лээ. За. Хатагтай Кристина жигтэйхэн дуртай. Кристина аягүй гой зохиол байгаа байхгүй юу? Тийм мантууч шиг балараад байгаа. Өөрөө тэр мантуур өөртөө сая
Монгол нэрэндээ дуртай гэж. Хатагтай Кристиана гэсэн та нар чинь хитэг угаасаа л манд Би тэгэл тагнуулын төв рүү юу яа штэ тий. Хатагтай Кристин амар дуртай юм байна. Кристина харахад нэг амар тийм юм шиг мөртлөө ажилтаа айгүй муу юм байна. За би Бөбөөчин гэдэг нэртэй болно. Бөбөөчин тэгээд яг энэ нэг магзаалын тэрнгөөр нөхдүүдтэй нийлээл тэгэл хог мог түгээл. Тэгэл бас гүйцэтгэх ажиллагаа хийгээд яваад байгаа юм. Хог мог түгээл тэгэл явж. Тинчнээс яг ямар мэдээлэл зодуулах гэж байгаа юм та? Амар чухал бөбөөч зүгээр гэж. Юу гэсэн юм тэр чинь гяттэй богоноос хэн бууж гин үү хардсан уу? Тий. Хэн бууж гин үү, хэн ер нь яаж гин үү тэгэл тэрнгөөр ч айгүй нарийн мэдээлэлтэй шүү дээ манайхан ч. Уршаа хий явж хин бууж, хойшоо хий явж хин бууж ингээл бөө юм бин тий. Тэгэл угаал тэднийхээ дунд ингээл байж. Тэгэхээр нохоо унталттай тэг ингээ вагзаалын тэр саад мад нэг унтцсан байж. Шүн оройгоор айгүй хачаа буудаг гэж байгаа ш тахаа. Хамаг заваа юм тэрнгээр л болж шүү дээ. Тэр бөбөөчнийхээ мэдээллийг хатагтай Кристинаар өгөө. Чи та нар тэгэхээр хаяа намайг очиж иргэнж үсттэй. Та тэгтээ одоо хайш юм бэ? Мөнхийн тэнцэнэ байж ах юм уу? Танаас угаасаа санхүүжилт чинь дээрээс өгнө шүү дээ. Мэдээлэл авах гээд Кристин очил та. Би тэр мор зоосоор авчих штэ чичиг гэдгээр навчих штэ. Орны гол төдөө. За ингээ манайхан за ингээ нэг тагнуулчийн доор нь штэ 5-аас 10 мэдээлэгч байдаг аахгүй юу? Бид 3 чиний мэдээлэгч ямар хүн байгааг мэдэхгүй. За. Ер нь бол тийм байдаг. Тэгэнгүүтээ одоо тэгээд тэднэрээсээ цуглуулсан мэдээлэлээ ингээд анализ хийн те тэгэнгүүтээ одоо аль нь хэрэгтэй аль нь хэрэггүйг нэг бас ингэн штэ. Тэгэнгүүтээ ингээд төрүүгээ ингээд тэр чинь хэрэгтэйгээл дамжуулна штэ. За тэгэнгүүт би тануусын босс ч юм болъё за. Ядаргатай. Би нүгэ аль чи зогцоод босс утаа. Барс захын хүнсний ногоо найш. Та өөрийгөө баталж харуул. Саяхан боссгүй байж скяс босс. Тануулын талаар ямар ч ойлголт авахгүй надад бол байгаа. Би ч гэсэн мэднэ хүн 50 сүг 50 сүс 50 гэж явж байна шүү дээ. Би чамд хэлж өгөө өстэй. Ер нь бол миний экс болоо одоо байгаа найз залуучууд бүгдээрээ тагнуулах байгаа шүү. Хөөе, манай 10 жилийн үсэнд тагнуул. Их сургуулиас тагнуул. Чигнээс тагнуул. Хашиг дээр самчуудлаа нээлтдэг юм тий. Чигнээс тагнуул байлаа. Чи үнэхээр тагнуул юм хэлчих. Хашиг угаасаа. Тэгэхээр тагнуул яж байгаа л гэсэн шүү дээ угаасаа. тагнуулын талаар бүхнийг мэддэг хүн юу ч мэддэг. Ерөөсөө Юу гэ тагнуулах юм аа яриад явж аймагын янз-янзын хов ингээд загтлууд хүрээд байгаа үстэй. Чи бас нэг тагнуул байгаа шүү дээ. юу Тэр нь анжгаа. Тэр нөгөө гэрлэгийн 2 3 тагнуул гээд найз залуучууд нь надаас асуугаад гэрлээд ямар залуу тагнуул ажилладаг гэж. Одоо ер нь гэрлээд ямар залуу тагнуул ажилладаг гэж хэлээд дээ. Хажуу тагнуулын ажлын төс төс ч авах. Ажилтнаа авлаа гэж тагнуулын тишийг авчаад. Тэгэл хажууд төцрөө н ороод. Гэрлээтэй ингээд найз залуу чи юу гэдэг юм гээд тагнуулаа. Йоо. Нэрээ гэрлээ бол тэгэл дурлцна амарх. Тэгээд нөгөөдөл нь жоохон худлаа үнэмшилтэйхэн жүжиглүүл. За би штэ те би ер нь бол нэг агентик тэг 7 гэдэг шиг секси тэг 7 гэдэг нэр авлаа. Тэг би ер нь бол штэ те баар маар хаваар л мэдээлэл суулж явж байгаа хүн болно заяа. Хүү хан үрдэл чигтэй гэж тэр баарын дотор ч юм бол өстой янз бүрийн хүмүүс янз бүрийн юм ярьж байгаа шүү дээ. Манай мэдээлэгч нар бол амар шүү дээ. Бүгдээрээ хар үрээр босдог. Магар ажилтаа. Цагтаа ажил ирэх. Ингээд цагтаа ингээд цуглаад бүгдээ байж идэг. Зөв. Манай шиг орой өстой чуу шиг гэлсэн юм тий. Энэ гурваас бол мэдээлэл цуглуулахаас өнгөртөө. Гэхдээ би жишээлбэл ингээд надад чи ямар мэдээлэл хаанаас цуглуулах гинэ? Гэхдээ надад мэдээлэл ирэхээ өвч ирэх л байх л да. Би тэрийг ялгаж салгаж мэдэхгүй штэ. Надад бүгдээр л чухал юм шиг санагдана. Уус нь өөрийг тагнуул болгочиход. Ямар хийцүү тагнуул вэ? Би яаж тэрийг ялгаж салгаж чамд нэг таанаас ч нэг юм чиг үүрэг өгцөн байгаа штэ. Чи яг юуг тагнах хэвээр юм тийм үү? Тэглээ те тэрнтэйгээ хамааралтай мэдээлэл ялгаж салгах тийм байгаа штэ. Тэгээ би өнөөдөр мат буус хийсэн. Мэдээлэл ялахгүй. Чамаагүй мэдээлэл бүгдийг явуулчих.
цайтай уус юм байна. Бас нэмж цай уус. Тэгээд нэг хэрэг болж мадгүй гэх үүднээс нэг мэдээлэгчд 2 мантуу бууз авч өгч мэдээлэл аваа. Тэр нь юу шамаагүй л авчдаг тий. Яа, за. За, Улаанбаатаруудад 17 цаг 22 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хин нь хамгийн шилдэг тагнуулж болж чадах вэ? Аадан гэрлээ бэдэн номин, бэдэн анжгаа, гэдэн мөөгээ. За манайхан санд асуулганд идэвхтэй хариулаарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт барилгачийн худалдаа явуулт хамтран ажиллаж байгаа. За, нутаг орнохоо талаар юм яар. Манай барууных. 4 биенгс авахгүй танаа баруун гэдгсэн чинь бүх хүмүүс ингээ шууд баруун аймаг ботсон гинэ. Хаан амьдрдгийг хэлээ. Манайх бүр баруунт штэ. Ингэж байгаа юм байна. 25 оны 5 сарын 8-аас гэж шин. 8 чи өнөөдөр өнгөрцөн мөлөө. 22-ны хүртэл барилгын материалда 10-аас 50% хямдрал зарласан байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн одоо баруун руу очоо. Энэ ингэдэг юм байлаа. Яг одоо энэ нэг сонсогдонд байгаа штэ. Сонсогдонгийн нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэргээн засах төв гэж байдаг штэ. Яг тэрний айжууд байхгүй юу? Яг тэрний залгаа угсаа замд байгаа юм байна. Залгаа тий. Сонсголынхоо. Залгаа байхгүй. Тэгээд амар том юм зөндөө тэнд одоо байхгүй ч юм алга. Юу гэхээр ингэдэг юм байна л да. Хөдөөнөөс ирж байгаа нөхдүүд чинь барилгын материалыг цуглуулахлаарэ 100 айл дээрээс ингэ жижиг юмнуудаа цуглуулад тэгээд том барилгын том арматур зарматур нөө цемент мемэнтэй болохоор гурвалжингаас аваад тэгээ явд юм байна. Тэгвэл ч нөө нэг том тэргийг чи оруулдаггүй штэ. Тэгдэг. Том тэргийг чинь хотын төв рүү хамаагүй. Тэгээ 100 айлд бол зогсох газар ч байхгүй бүр. Тэгээ зогсоол байхгүй. Ахаад нөгөөх нь ингээд хоёр талаас ингэж бөө юмнууд цуглуулдаг ингэх шаардлагагүй гинэ. Эдний дээр очиод эдний дээр нөө жижиг цуглуулдаг юмнууд нь ч байж байгаа. Ахаад том нөө барилгын том хийцэн арматур зарматур цемент мемд бүгдээрээ байж байгаа байхгүй. Тэгэл нэг мөр тэнцэнэ машина тавьж байгаа л тэн дээрээ бүх юмнуудаа ачаал гараа явчихна. Нөгөө нэг дугаарыг хязгаарлалттай нөгөө өнөөдөр явж болохгүй тийм юу ч байхгүй. Хоног өдөр алдахгүй юм байна л да тий. Дээрэс нь эдгээр чи амардгүй гэдэг бас 100 айл байлч зарим баялагч амардаг штэ. 7 хоногийн 7 өдөр ажиллаж байгаа. Ой ямар гоё юм. Тий амралтын өдөр байхгүй. Бүх өдөр ажиллана. Тэгэхээр нөгөө цаг хугацаа зардлаа хэмнэх энэ чинь угаасаа л одоо зардал хэмнээд байж тээ. Очингууд ингээл очиж хамаг ямаагүй үзээгээл утсан чинь манай хамардаг гэлээ. Угаасаа сая заримдаа 5 сарын 8-нд чинь эднийх чинь нөгөө нэг 2 дахь хэсгийнхаа нээлтийг хийсэн байхгүй юу? Тийм. Тэгээд тэрнээс чинь хойш одоо нээлтийн хямдрал гэдэг энэ 10-аас 50%-ийн хямдралыг 22-ны хүртэл зарлчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бараа нь өөрөө хямдралтай байгаа юм байна. Дээрээс нь одоо жишээлбэл хүмүүс нөгөө нэг юм машин ингэж хотын төв рүү ингэж түрээслээд ингэхгүйгээр шууд зах дээрээ очиод давхар тэрийгэ хэмжиж байгаа юм байна тий. Яг үнэ. Давхар хэмнэх юм байна л да. Яагаад хямдхан юм бэ? Танах ер нь яагаад ингэж нөгөө бусад газараас хямдхан гэдэг юм гэсэн чинь манайх чи ихэнх барилгын материалуудыг хятадаас л нэг брэндүүдийг нь авч байгаа штэ. Тэр брендийн үйлдвэрүүд нь эдний дээр өөрсдөө лангууга байгуулсан байна. Тэнгүүд шууд үйлдвэрийн үнээр нь авчиж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн хямдхан байна гэдэг нь бол бүр ингэ найдвартай юм байл л дээ. Тий. За тэгэхээр одоо эднийх чинь 7 хоногийн 7 өдөр амралт авахгүй. Одоо ингээд нэг жишээлбэл ингээд нарантуул тэдэг өдөр амар ингээд нэг захууч нэг ээлжилж амраад идэв штэ. Эднийд ерөөсөө тийм байхгүй. 7 хоногийн 7 өдөр өглөөний 10-аас орой 19 цаг хүртэл ажилдаг. За тэгээд та бүхнийг барилгачийн худлаа энэ төрөлцөөр хямдралтай үнээр хэрэгцээд бараа материалаа авахыг урьж байна. Холбоо хуудас нь 7766 22 77 94 тэгтэг 11 71. За барилгачийн худлаа энэ төгөж гэрэлэр бичээ сошиал хаягаар нь орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худлаа энэ төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Монгол агент тэгтэг 7 өргөлжилсээр мөөгээ дээр асуулт очлоо. За анхны даалгавар чинь юу байх байсан бэ? Хэрхэн гүйцэтгэх байсан бэ? За одоо ингээ сайхан даалгавраа өөрөө тодорхойлоод гүйцэтгэх ажиллагаагаа өөрөө явуулах нь шүү дээ. Анхны даалгавар юу яана? Гадны тагнуул байна уу юу гэдэгс та гураас юу вэ? Шалгалт юм. Хамгийн эхлээд хатагта Кристиныг шалгаж үзсэн. Яг жинхэнэ тагнуулч үнэхээр мөн үү биш үү гэдэг. Тэгээ шалгалж үзээ тагнуулынхаа мэдээлэл дээр хатагта Кристины тагнуул мөө гэхдээ битээ санаа зовоо мэдээлэлч ялгадаг юм байна. Нэг дуртай юм байна. Яаж ч тагнуулж авч. Энэ шахаас энэ отоор зүгээр нэг дуртай юм мэдээлэлж ялгахгүй юм байна. Энэ хиний шахааны хүнээр бидний тэгээ өөрийгөө тагнуулгаад хөөрөөд авах юм байна. Наад ч
Фонц монтер орохдоо ингэж юм даа. Орч нэг матуу бууз идэх. За байж шалгах юм. Сүүл мөр тавьчихаагүй үз. Цэвэр байна. Хамгаалагч тагнуул өрөөч мэдээ. Сисүрэттэй дигдэг штэ уг нь хамгаалалтын ажилтнад орчаад ой тагнуулуу тэгээд байж шалгаат хийж. Йоо. Тагнуул чи бүх юм хийхгүй мó та. Би шууд тийм. Яа. Хатта Кристина гэдэг тагнуулыг халаач. Тэгчээ нэг хооллолсон салгаж яах гээд байгаа ямар муухай юм. тагнуул дээр ямар ч хоол бооц юм байна шүү. Юу гэсэн тэр чин би яас тэгэл чадахгүй юм мяач гэсэн. Тагнуул дээрээс ур чадваргүй юм шиг ирэхгүй байхгүй. Тэрнээс би цалингаа болоод явж лээ штэ. Над шиг хүү хэрэгтэй заа юу. Татвар төлөгчтэй мөнгө шүү. Үгүй би тэгэж явж байгаа уймарч явж байгаа л нэг юм олт. Наад чи нөгөө ягаар рестер гардаг нэг бүтлгүү нөхрөөд штэ тий. Яг тэр шиг нэг амар бүтлгүү шиг мөрлөө зүүн гараж магадгүй шүү. Муг ата. Би чи шалгаах юм. Мистер Бэни нэг юу гэдэг үстэй. Мистер Бэни тагнуулж очоод нэг эдгээр яваад үстэй. Йоо тэр чи бас нэг ямар киноч хэлээд дээ ёо. Ягаар ирсэн үү? Мистер Бэни юу? Тэр чин би тагнуулаад дарах байсан бол хатагтай Кристиныг шууд өөрөө устгуулна. Johnny English ахгүй. Ийм хүнчил хамаг юм задлж өгөн дээ зүгээр. Шууд хатагтай Кристиныг таарлцсан газар нь устгал. Юу ямар аа. Тэгвэл тэнхтэй. Бачаа би шалгаатай. Тэгэж өсөрч хооссоо. Ой бодлосруу явууч яг. Таны тэгж даалгавраа хийхгүй намайг нар үзүүлэх даалгавартай юм хайшин. Чамаа тагнуул дотор ийм тэнийг тагнуулуудыг цэвэрлэхгүй бол Эго угаасаа муугийн чамаг заяа насаар ч нар үзүүлдэггүй. Гэтэл надад ч хин ч муулдаггүй байхгүй юу. Тэгээд гүйцэтгэх ажиллагаанд юу юм чинь хийх гүйцэтгэл ажиллагаа чаа? намайг устгана. Дайсны хүн биш шүү дээ. Би адилхан л их орны бодлоо зүтгэж байгаа тагнуулж шүү дээ. Нөгөөдгийг нь устгаж чадаад байх юм байхгүй. Мандуу бууцанд нь орё гэж. Аятлаа мөгийн ахаагаа хитээд үгүй. Ямар муухай. Аятлаа мөгийн тагнуулчаа баярлалаа. Би бас юу юм чинь талын танд үгүй яа. Тийм шүү дээ би. Тэгээ манах тэгээд ажиллаад угаасаа тэгээд нөгөө нэг гүйцэтгэх ажиллагаа явуулаад шалгана шүү дээ. Энэ одоо яг гадны нөлөөтэй юу нөлөөгүйг л хэрэг чи аачна. Ямар амар юм те. Улаан цаа хоронд хортсон багтчаа. Шууд матуу бууз гахчихээ л. Зодгүй явдлаа. Зодгүй явдал тохиолдчихоо. Тэгээд арг ирд чинь те ингээд хахад доош хардаг байхад дээш харсан байдаг. Эцэг бүлэг энэ хүн мантун бууцаа өөрөөсөө гаргахгүй байхаа шүү. Актер том мантун бууз таржээ. Хэдий хахаж байсан ч юу. Үчиг гарахаар доош хойшоо мэжиг зөвхөн хэрэг. Бинээс гаргамаар жаа зайлгчтэй юм аа. Жаа гараж байгаа болчихсон юм аа. Тийсэр байгаа. ёо тийм. Ой Үүдгээр камерыг харж байгаа энэ ч ямар амиа болчих юм шүү. Хараа хэмжлээ шүү. зүгээр жоохон бүлгсэн нэг юм ах байдаг шүү. Тийм ах ичгэд танга юм байна. Угаасаа тийм матум бол. Хараа хэмнээ нас. Хорыг чарлахгүй боллоо. Бүр хахах чарцууд энэ баг өөр амиа орсон. Сисүрэ тийм ч зүгээр. Жоохон байж таарсан. Энэ жоохон гараад орчих юм байна. Ямар амар юм бэ? Дэмжээ гэж ярьсан дараа амжгаа гэж шүү зөө. Энийгээ би бас нэг чаас нэг жоон бодох хугацаа өгдөг байхгүй. Яа, түрүүнээс бодоод байгаа уу гэнэ. Яа, за Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Номин карнивал. За, карнивал воочер Номин карнивал дэмжиж ажиллаж байгаа. За U-Point апта хэрэглэгч та 10,000-аас 50,000 төгрөгийн үнийн дүн бүхий ваучерыг 500-аас 5,000 U-Point оноогоор аваад одоо тэр карнивалийн өдрөлгөөс авах худалдаа авалтандаа хэмнэлт хийх боломжтой гинэ. За ваучер аль ч асраас худалдаа авалт хийхэд хүчинтэй гэж шүү. За ингээд түрүүний дэмжээ ажиллагч Номин карнивал баярлаа. За баярлаа.
За, тэг 7 Монгол хувилбар үргэлжилж байна. За. За. Анхны даалгавар чинь юу юм? Яаж гүйцэтгэх вэ? Анхны даалгавар техникийн спирт хятадаас хаагуур орж ирж байгааг олж устгах. Тэрийг энийг жохол тэрийг гэртээ хадгалах. би хүрсэн айцооч. Би тэрийг олсон. Нэрээ тагнуулж хитүүл гэж бодлоо. Би тэрийг устгалаа гэж хэлээ бүгдийг гэртээ хадгалсан. Тэг ууцсан. Үхтгүй. Устгасан. Гөгч чи тэг нэг спиртээ яасан. Йоо. Спиртээ яасан тэг би устгасан байгаа хин ч олохооргүй болгосон ш. Өөрөө ууцсан. Йоо. Өстө дарга нь өстө тамаа цайх баг тий. Над дээр дахиад дараагийн даалгавар 2 дахь даалгавар өгсөн чинь анжааг устгах. Надаа манайхан санал болгосон байна. Уянгалын ухаа гэж нэр өгөөч гинэ. За тгий авлаа. Би ч тэгээд нэг тэр их техникийн спирт ч бас ганцаараа угаагүй шүү дээ. Бүх хүмүүстээ өгсөн байгаа шүү дээ бас. Нөгөө хамтран ажилласан нартай юу? Тийм. Манайхан сүртэлтэй ингээ бөөнөрөө байждаг. Би ч одоо нөгөө юу штэ ингээд нэг тийм Гэрлээ гүйцэтгэжлэгээ хийж яваад техник спиртээр хийж олоод авчих шүү дээ. би шүний ингээд юм шүний л ажилтай хүн штэ ер нь бол тий. Тэгээ нэг бас одоо нэг биеийн үнэлэгч дунд чи айгүй хэцүү зөө яг биеийн үнэлэгчгээд олж тогтоох гэнгүүт юу яриад байгаа юм битүүр ингээд харилцан тохиролцоол ингээд хамт буудалд орсон хүмүүстэйгээд ингээд баригддаггүй байхгүй яг үйлдэл дээрээ баригддаггүй. Би муу батыг бол бүр яг ардаас нь дагаж явжгаад стад нөө тагнах чагнах төхөрөөр тавьж чаад яг үйлдэл дээр чинь барьж аав. Чи ч ажиллаж байсан шиг ярьж шүү. Мөгийг хүүхдтэй байхад барих гэдэг юм уу? Тэгээд тэрүүгээр шалгаж би дайртай. Үгүй харин яг тийм учраас тэмдэглэгээтэй мөнгөн дүн үг нь яг бэлгүүч задлах тэр агшинд нь орох байхгүй юу. Тэгээд чи тэр бие үлэгч авсан чинь мөнгөний өгсөн байгаа штэ. Тэгээд мөнгөөр чинь шалгаад яаж аваад тэр юу ч мөнгө өгч идэв тийм. Одоо тэгээд тэнэгтэй мөнгө талаа шилжүүлж штэ. За Яминтэй бол бацаа. Надад бүр сонцтой те. Юу гэсэн юм дасаа тавьдаг шүү. бүр байсан. Юус. Дасаа авдаг юм уу? Хөөе би чамайг ашиглаад байгаа юм уу? Гэрдээ тэр ямар отогцсон юм бэ тий. Хөөе хитэн мөнгө бас байна. Яад гэвэл тэр чин дансны чин дараа нь дансны болгож чин шалгана штэ. Тийм учраас бэлэн мөнгөийг гүлгүний утгаар ялангуяа тагнууртай бэлэн мөнгөтэй. Тэгээ бэлэн мөнгөтэй хайцахгүй штэ тий. гүлгүний утган дээр хоол хүнсгэл явуулчих штэ. Ой ямар сурцтай байна те. Би хоёрыг гарнаа. Бэлгэж задлах мөчөж чиг шиг. Намайг бүгд шатсан чи баян хоод үзээ. Ерөөсөө тэгээд хинээс даасруу. Түмэн дэмбэрлийн бүх удаас ерөөсөө хадагта Кристинараа ерөөсөө хоол хүнсээ. Яа хичээд чи. Нөө тийч яасан гэдэг чи ууж ханддаг байна. Хоол хүнсэл гэсэн байгаа. Устгал хичээлийн хоёр буудлаараа яваад байгаа байхгүй. Би хоёрыг барьнаа, гарнаа. Яг үйлдэл дээр ч л гардаг миний ерөөсөө хамгийн гол яг тэр амар гүйцэтгэх харилцаа яваад. Амжилт хүсье. Энэ хүнтэй ерөөсөө магнуулын ажил бол биш байх те. Зүгээр өөрийнхөө баг тавыг хангах гэдэг байгаа байхгүй. Энэ мөгийн дараа чи ингэ явж байна. Бүр хатан энэ мөгийн дараа чи ингэ явж байна. Дургүй үрчлээ. Магнуулын мэдээ чи ингээ халтаа малтаа байх хэрэгтэй шүү дээ. Шууд лайв хийгээд Одоо би бэлгийн задлж хат нь орно. Гэрлөө завган иш гуйлаад ороход байна шүү дээ. Задлаа шүү дээ чи. чи ариу явуулсан. Йоо нэг тик талаа зүгээр. Юу хараад явах. Юуны чи уян Юу Чи мат бузанда гахах гэсэн. яа. Остиг нь хартал шэр мэр гэсэн. Нөө тагнуулын нууц ажиллагаа. За нэмээ яах юм. би болохоор авилгатай тэмцэх. Ти
Энэ хоёрыг том юм ярьдаг. Би анхны тэмцэх газрыг тагнуулна. Амьтдаа тэмцэх газар тагнуул хоёр шойл хоёр өөрөлтөө хамааж Үгүй авахгүй. тэр газрын Амьтдаа тагнуул тэмцэх газрын тагнуул гэж байхгүй байхгүй. мó. Тэдэд яаж хэрэгээ илрүүлдэг? Тагнуул байхгүй. Хоорондоо одоо акт бичиг бичилцээд Мэдээлэл за манайх одоо ийм газрыг шалгуулмаар байна гэнгүү тагнуултаа. За яг. Үгүй минийх нууц позишн. Чанар битгий ингэлтэй хөөрхий. Арай гэж нэг юм болоод ярих гэж байгаа чинь. За тэгээ авилгатай тэмцэх газар яасан. Бодож хэлж байгаа байхгүй. За тэгээ авилгатай тэмцэх газар яасан. Нүдний булаа босх юм байна. Минийх чинь нууц позишн ахгүй юу? Угаасаа зүгээр хамтарч л ажиллана. Окей, Тэр чинь нууц шүү дээ. Тэгээ яасан. Тийм тэгээд хэрэгүүдийн одоо хин хиндэ одоо жишээлбэл ингэдэг гэж аахгүй. Томчууд чинь хизээж бие биендээ бэлэн мөнгө өгдөг үү? За юу. уран зураг өгдөг гэж юу? Үнтэй брэнд өгдөг гэсэн. Аа яа. Ерөөс эхнэрт нь бэрээд нөхөрт нь зураг өгөөд явчих. Өөрөө мантон буусан л явжтэй. Том юм. Тийм болохоор тэр одоо нөгөө нэг энэ одоо энэ том дэлгүүрүүдийн том үнэтэй юмнууд нь ингээд хинээс хин дамжигдаад ингээд би бүгднийг судал. Юу гэж Монголоос авч идэ. А тийм тий. Тийм штэ. Авилгатай тэмцэх гуанз хэдэн тахтай байдгийг. Нууц. Яа. Нуугы бод. Нуугы бод нууцт юм байна өөрхий. Баг тагнуулж болох нэ. Хиваси нөгөө тавч. Би авилгатай тэмцэх. Энэ брэнд юм би. Одоо Levi's үсгэн байгаа. Ханаа хизээ авсан. Хинээс авсан яа. Яа, завах юм байна те. Ариун цагаан үлдээ наа юу гэж байгаа тавсан. Авилгатай тэмцэх газар бүр албан бич өгчээд энийг эргүү өөхөд аваач. Надад ажилтгүй шүү дээ. Байгуулгын юм яа. Тэгээд мараад дуудаалт. Гуанз сууж идэг. Чи хатагтай кристэлийг устгах гэсэн устгаагүй юм уу? Энэ наад хоёр чинь нотой гэдэг та хоёрыг шалгах бол яг одоо яг энэ хүн ажиллаа хийгээд байгаа мó хийхгүй байгаа мó те миний ажил ахгүй юу тэр чинь ойлгосноо Ажлаа хийгээл явж исэн байгаа шүү дээ. хоолны мөнгө шилжүүлээд Хоол хүнсний мөнгө ерөөсөө. ёо Суулттай тэр. за нэг хамтран ярилцж ирсний дараагийн асуулт руу орлоо. Улаанбаатар хотод 17 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай гэд интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За эднийх улаан хоолой, хотоод, бүдүүнгэц, уушиг хөх, голтын эргэтэн, элэг цус нойр булчирхай, дотоод шүүрлийн булчирхай, бөөр шээсний зам, чих хамар хоолой, толгой үзүү, яс зөөлөд, эмэгтэйчүүдийн мэс засал, гэмтэл соогийн мэс заслын тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. За дээрэс нь нөгөө нэг улсын болон нөгөө эрүүл мэндийн даатгалын өнгөлтөө байдаг гэдэг ааш тий. Тийм үү те даатгалын өнгөлтөр. Хувийн эмнэлэг гэхэд тэгэхэд чинь энэ чинь нөгөө нэг хувийн даатгал болон эрүүл мэндийн даатгал айл нь нөлөөлдөг гэсэн. Шин та үнийг мэдхүү гэдэг нь янз янзын сонин юм бичдэг. Тий, айгу гоё мэдээлүүд байгаа. Ингэ чинь булчин шүрмэс яс гэмтэх үед чанга дуу чимээ гардаг. Хүмүүс ганцхан яс хугарахад чанга дуу гардаг гэж боддгоо. Гэтэл булчин шүрмэс гэмтэх үед тасрах үед бас мөн чанга дуу гардаг гинэ. Тиймээс дур мэдэн жин тавьж эмчилгээ хийлгүй эмнэлэгт мэрэгжлийн эмчт даадах ёстой. Интернет эмнэлгийн гэмтлийн засаг нь нэг давхрын яаралтай тусламжийн засагт 24 цагаар ажиллаж идэг гэж шүү. Тэгвэл ийшээ авах болох юм ээ те. Заавал гимтлгээл аач дараа одоо ингэдэг байхгүй нөгөө нэг амнаас ам дамжсан одоо жишээлбэл шагаагаа мулталчлаа гингүүтэй штэ нөгөө давстаа хар цаймаагаар ингээд шавж байгаа дадууны мах зах тавьж байгаа цусыг хөлдөг байхгүй. Тэгэнгүүт тэнд чинь ингээд те нөгөө ядчил нөгөө нэг мах зах хорчин гэж нэг юм байна те. Аюултай юм болдог учраас зүгээр мөрөөрөө эмнэлэгтэй л очсон. Уг нь бол мэрэгжлийн хүмүүс одоо яаралтай тусламж авах тэр эдгэрэлтэн ч гэсэндээ одоо хурдан эдгэх боломжтой байдаг гэж байгаа байхгүй. Гэтэл бид нар дур мэдэж эмчилснээсээ болоод эдгэрэлтийн 5 хоног байсныг 8 хоног 10 хоног болгоод дээрээс нь бүр ингээд далин мөрийн эдгэх ч юм уу тийм эрсдэлтэй болгочдөг. Тэгээд одоо гэмтлийн эмнэлэг гэхээр нэг дан ганц улсын эмнэлэг амар ачаалттай байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ интернет яг улсын эмнэлэг шиг 24 цагаар ажилладаг гэж хэлээ. Угаасаа Хавдрын жишэл бол эднийх бүр цогц тусламж үйлчилгээтэй байгаа байхгүй. Онцлогоогоо чин, мэсцлээ хийн, химийн эмчилгээ, байн эмчилгээ, дархлаа эмчилгээ, дааврын эмчилгээ, эмчилгээний хоол зүй, хавдрын дараах хяналт тэр байтугай бүр нөхөн сэргээх мэсцэл зэргийг хүртэл нэг дороо хийчдэг ийм хавдраар бол бүр төгс юм байна уу? Намаа гимлэг твтж байхад нэг хөдөөний залуу ирээ тэгээд тэр хөрхөд ор авахгүйгээ коридор твчихсэн байхгүй юу? Тэр чи бас нөгөө нэг ингээд нэг юм чиг тавьж боож моогоод тэсээ нэг мориноос унтсан. Тэгээд бүр ингээд
буруу бороолуулаад нөгөөх нь тэг бүр ингээ игэмнийх нас ингээ ёрдоогоод гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр яасан бах нь аюултай байгаас дээ ерөөсөө. Одоо чинь энэ ингэж байгаа байхгүй юу? Амны үндэ шарах болгоод айгүй хурдан идэгчтэй шүү дээ. Тэгээ дотор шүүс дотор идэх болохоор. Тэгтэл одоо ингээд бид нар нэг тийм иймэрхүү жижиг сажиг юм нэг тоохгүй яваад идэг. Тэгэнгүүт энэ шарах уг нь бол 2 сард дээр идэх хэвээр байна л да. Бүр ингээд бүрэнгөөс идэх хэвээр. Гэтэл ингээд идэхгүй яваад байх юм бол энэ нас тийм энгийн нэг өрөвсөл биш ингээд бүр хавдрын шин тэмдэг хүртэл байж болдог гинэ. Тэгээ ийм нарийн ийм хүртэл интернет дээр ингэж одоо яах хэвээр. Одоо нэг шинжилгээг хийгээд нөгөө нэг юуг нь гаргаж өгдөг. Таних ийм юм байна гэдэг гаргаж өгдөг. Тэгээ энэ нь болохоор нөгөө месоцилин тасаг буюу хөдөөдлөгөө месоцилин тасагтаа хариалагддаг гэсэн. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 техник 1111 гэдэг утаснаас аваарай. 77 техник 1111 интернет хоспитал гэж латинаар бичээд фэйсбүүк руу орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за хайртай бүхнийхээ хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарэ гэд интернет имлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Монгол агентуудад болоо Монгол хөлбөр үргэлжилсэн. Анжгаа дээр 3 дахь асуулт очлоо. Бүч анжгаа. За хамгийн хачирхалтай нууц зэвсэгч нь юу байх байсан бэ? Одоо тогон цохиулдаг уруулын бодогч гэдэг юм уу те? Ой санамжийг арилгадаг нүдний шилчид юм уу те? Зүгээр нэг юм жижигхэн пенцлиний шилтэй юмнууд би энд тэнд ингээ хийгээ явж байгаа байхгүй. Йоо ядаргаа. Пенцлиний шилтэй шидэд шараа тайлбар. Дотор нь жижиг. амар ингээд мууд цуцсан байж нөгөөдөө уус цойрууд болчих. Яа. Амар зэвсэг. Тэгээ ерөөс ингээд санаа орж ирэнгүүт дахиж уугаалаа. Санаа ороод ирнэ. Тийм. Тэгэл тэр чинь ингээд хүн ингээд намайг ингээд согтуу байгаа гэд миний хажууд юм хамаагүй ярина шүү дээ. Тэнгүүд би нөгөөдгийгөө ууц нохоо онталтаар утчихдаг байхгүй. Яа. Чагнаад байждаг. Надад бол одоо хамгийн хэрэгтэй юм одоо энэ хоёрыг барих юм бол сонсох төхөөрөмжтэй. Яа. Чагнах төхөөрөмж ерөөсөө хаасайгүй л байрлуулмаар байна. Одоо Мөнгөбатын одоо гутлынх нь үсгийн дотор хиймээр нь, тэлний дотор нь хиймээр нь ерөөсөө хаасайгүй л хиймээр нь. Чагнах төхөөрөмж. Би бол хатагтай Кристинээр чагнаа төрөмж. Хоёр шот. Тэнгүүд хот үсээ ярина. Яа, өчтөр ямар хот ицсэн юм бэ? Хот үсээ ярина. Байтаа дуусч байгаа. Яа хүмүүсээ нөгөө амарна. Мөнгө шилжүүлнүүдээ. Чи зүгээр уугны юм нөө дулаан мэтрэгчтэй камертай дэвэл алах юм шүү зүгээр. Тэр нь яах вэ? Шууд буудлын гаднаас бичиж штэ чи. Бас тийм. Мэдрэгчтэй. Хөдөлгөөн мэдрэгчтэй камер ч Дулаан мэдрэгчтэй камер байгаа. Тий. Хамгийн цаанаас Таны тэгээд ийм үнтэй камер хангаж өгөх юм уу? та гэдгсэн чи ингээд нөө нэг байрлал чинь мэдэн штэ. Кама сутрагийн. Ямар юу? Кама сутрагийн байрлал чинь. Үгс нь нохоо оцохоор үндсэн байрлалаас өөр юм мэдэхгүй. Кристина байрлал өөрчлөе. Нууц дулаан мэтрэгчтэй камера бичиж шахаж байрлал өөрчлөе. Баяр чагнаж дулаан мэдрэгчтэй камер нэг байрлал нэг. Дорны 486-аар орлоо. Одоо 12-гийн 5-ын бедэр явж байна. Толгойг нэргүүлээ китг буцаал. Гэрлэгийн толгойг нэргүүлээ. Тэгтээ бас хот үсээ яриастай. Бүр толгойг нэргүүлээ ийцтэй. Яа, тэгээд Томас гэрээ төвчгүй хаалганууд яадаг юм бэ? Йоо. За, Бэцэ гэдэг чи юу гэсэн пароль? ачи тэрийг өрөөч хот. Өрөөч мэдгүй за. Тэнэг хүнээ гэдэг. Бэцэ гэдэг нэг байрлал. Төмс нэг байрлал. Би бол уудан дээр төмс эдгээр одоо ер нь дөгчийн шүү гэдгийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Би үүнийг ойлгочихсон. Өнөөдөр бэцэ дуусаа гэдэг бэцэ байрлал. Чинээсээ байцаа. Наад чи сисүрэтэд таарахгүй байна. Нуу тагнууд сисүрэтэд таарахгүй байна. Чи бүтгүй байна. Юу яа юу? Ядаж нөгөө тагнуудынхаа даарах энэ үнийг өнөөдөр галтгоонд ядаж аваа. Чиний зэвсэг юу юм бэ? Чиний нууц зэвсэг чи юу вэ? Минийх бол Хэн зэвсгийн эрдэм бол те? минийх камер байна. За тэгээд юунууд тэгж байна? бодохгүй байна. Ядаргатай те. Камер хаасаагүй л байгаа штэ. Чиний нууц шаартай пароль штэ. Төмс Бид байцаа. шиг тийм супер Чи зэвсэг өөрөө тэр байгаа. дорны 486 байрлалыг төгс эзэмсэн чиний төгс зэвсэг юм биш үү дээ?
Би тэр баян хүмүүсийн хаанаас юм авахд би дуран донны юм эзэмшиж яах юм? Нэрээ тийм Тийм. Минийх бүр ингээд энгийн камер биш заяо. Одоо жишээл баримтан дээрх тэр нэг тэгүүдийг нааш нь татах хэмжээний камер байх хэрэгтэй байхгүй юу? Тэр чи хаана байх юм? Чи тэр камераа бариад явах юм. Танаа дараагүй гэн. чи тэгээд тэр камера яг хаана байрлуулах гад Тэр байна. яг авдаг дэлгүүртэн байршуулна. За. За мөгийг. За хурдан хариул одоо Эрдэнэ болсон Эрдэнэ мэдний саналаа нэгэнд өг цаг ярьчаад байна. Минийх үү? Тийм. Нууц зэвсэг чи юу вэ? Миний нууц зэвсэг бол зэвсгийн эрдэм ба. Та өөрийгөө л тавьчих би аваа. Гүйцэтгэх ажиллагаа болоод хаттай Кристиныг шалгаад тасдаг уу гайч зэвсгийн эрдэмнээс болоо салдаггүй. Бүрэн олон сайн юм ааш. Нөгөө гарч юм камера байна. Нөгөө төдөө шодон бүсгүүл юу Энэ юм. надаа уулна штэ дээ. Могоо байрлаас бар байрал руу шилжлээ мэлэнгүүд энэ нь ядаж ил кодо мэт. Тэст бүтгүй. Энэ хоёр бүтгүй. Могоо гэж юу юм? Байцаа төмөс. За, Эрдэнэ цаалаа нэгэнд өг цаг ирлээ. Над дээрээс эхэлж байгаа те. Би штэ бүбөөчөнд өгчөө хөөе. Энэ манаас нэг юм аа. Би бас Монгол улсынхаа төлөө яваад Амар ихтэй хувийн ашиг санаа. Ганцаархан ажиллаа эсвэл анжгаах шүү. юм шүү. Таарал хоортой би нэг цааваа явж байгаа би тэд чинь ажлаа хийгээ явах. Хүн амьдч таахгүй юу тэгээд бид бөбөөчтэй тоочих. Том мэдээл сонсоод. Гарсуулж уучгаад үнэн чирээд байгаа юм уу? Удаа чирээд байгаа бодоо бүү мэдёо. Тэглэв домог хардгүйсээр болдос. Яг юу бүтэв? Юу хий? Энэ хоёр бол хоорондоо хоол унсны мөнгө шилжүүлсэн байгаа. Тэм учраас хөрх юм үр бүтээмжүүч гэсэн ажиллаа хийсэн ажгаад өгнө. Тэгээд за намаа Би вэштэй те уг нь бол ажил амьдрал хоёроо хослуулсан байхгүй юу? Би байцаач дууссан байсан. Тэгээ дээрээс нь бачуудын тэр нөгөө нэг юунуудын ч би илрүүлэх гэж оролцсон. Илрээгүй л болохоос биш. Ийм тагнал байд. Би уг нь ажил хийсэн. За би чамд өгчөө. чи нэгээс алдаа ид өгч байгаа. Би энэ өөртөө өглөө юу нь юм амжуулдаг юм байна гэдэг. За. Чи тэгтээ бас ивент тэгчтэй хоол унсгээд мөнгө ороод ирдэг. За яг одоо манай лаяг 423 үзэж, санал асуулганд 355 оролцсон байна. Сайн байна. За хин нь хамгийн шилдэг тагнуулж болж чадах вэ? Аад нь гэрлээ дээр штэ гэдэг байхгүй. Танаас надад хин нь санал өгөөгүй ч гэсэн би 180 хүний санал авч 31% санал авсан заяа. Номер дээр өөрөө өгөөд, анжгаа өгөөд 57 хүн 22% заяа. За анжгаа дээр би өгсөн штэ 44 хүн буюу өгсөн бас. Тийм штэ. Тэгээд 45 хүн буюу 17%. За мөөгийн дээр 77 хүн буюу 30% саналаа өгөөд. Ингээ миний төлөө 180 хүндээ баярлаа. Таны шилдэг тагнуулч намайг тагсаар байгаа. Жог толгойн эргэлтэй. Хоол хүснэ. Ясаар шилждэг. Энэ одоо юу бас хоол хүснэ гэж байна. За нүрээд 2025 оны 5 дугаар сарын 12-ны даваа гарагийн яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв, за мөн хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаараа гэд интернет эмнэлэг хамтран ажиллалаа. Баярлалаа.